Уул усан төшиж нутаг орноон дээдэлсэн малчин төмний үргэлжлэл ургууд ман дээдлэж тулганы галаавдраасан морьтон дээдсийн угсаа үеийн үед мөнхөд уурсагдах таван димагийн урач хүүхдүүд төрж өссөн өлгийн нутаг Шинэдэр сумынхаа нэгдүгээр багийн сангийн далаан Даржаатын овааг дахиж нутаг орноон баярлууллаа. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын нэгдүгээр багийн сангийн далаан Даржаатын оваа тахилгын наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийн төлөвлөж байна. Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын нэгдүгээр багийн сангийн далайн Даржаатын оваа тахилгын наадмыг зохион байгуулж байгаа таван димагийн үр ач хүүхдүүдийн омгийн ахлагч ардын боловсролын тэргүүний ажилтан өндөр нассан алтан гадас одонд Ахмад багш цаажиж байна. Дамжин базрагшига та бүхний өмнөд итгэмүрье. Мөн Шинэдэр сумынхаа засаг даргаар олон жил өрөвтэй ажиллаж Хөвсгөл аймгийн нийгмийн бодлогын эрхчийн дараагаар олон жил өрөөтэй ажиллаж байгаад өндөр насныхаа гавьяаныхаа амралтанд гарсан алтан гадас одонд Ахмад багш Жаданбын гамбол догшигаа мөн та бүхний өмнө хүндэтгэмүрье. Сайн байцгаана уу. Нутгийн олон та бүхнийхээ амгалангаа ачиж Даржаатын оваа тахилга болж байгаа энэ сайхан өдрийн төмөн амгаланг ирж хүндлэн мэдлэе. За энэ овоог тахих гэж байгаа юм учир бол энэ нутгийн уугуул Сайн Оян аймгийн Дадай Чонхор өнгийн хошууны 10 баг гэж байсан. Сүүлдээ их баг гэж ингэж нэрлэгдэх болсон. Өөрөөр хэлэх юм бол одоо 300 цагаан гэрт харайдуудын өөрийн одоо яг ийм нутаг дээр босгосон дээр үеэс эхлээд хүүхдийн овоо гэж ингэж нэрлэгдэж байсан ийм овоо байгаа ба. За энэ овоог манай энэ нутагт байж байсан таван димаа гэж нэрлэж байсан өөртөө адилхан юм одоо 3-4 охинтой өөрийн димаа гэдэг ийм хүн одоо бага наснаасаа энэ нутагт байсан үр ач нар нь нэгдээд олон улсууд ингэж бий болсон юм аа. Ингээд энэ хүний димаа гайхны одоо дурсгалыг хүндэтгэж бид бүхэн одоо ингэж өнөөдөр энэ овоог дахиж байгаа юм аа.
За ингээд энийг демоогоон цааш нь энэ үйл ажиллагааны тухай манай дүү Гамболд маань та бүхэн сонирдуулнаа. За хорон цугласан та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргье. За миний хөгшиж аюуш гэж хүн байсан. За аюушийн дүүн долгорын дүүн Цэдэнгээд 3 одоо хөгшин. За мөн Нараманд гэдэг ийм 4 одоо эмэгтэй те Дяма гэж одоо ээж нь. Ингээ аав нас болсны дараа ээж нь 4 охинтойгоо үлдээд ингээ 5 улаан нутагтаа маллаж ингэж амьдарч байсан. Ингээд энэ хүмүүс бол нутаг усандаа ажил үйлсээр идэ цагаагаараа бас нутгийнхнаасаа ийм 5 Дямагийнхан гэдэг нэрийг авсан ийм одоо учиртай маа. Хавцгаатын хүрээнд байсан лавнаар 5 Дямагийнхны идэг авчирж хурал намаа хурна тахин гэж ингэж захиалгаа өгж хийж ирсэн ийм одоо учиртай. Тэгэхээр одоо манай тэр өвөг дээдсийн тэр хөгшчүүл маань их ажилсаг нутаг орондоо одоо бас ажил үйлсээр идэ цагаагаараа ингэж алдарч 5 Дяма гэсэн нэрийг авсан юм учиртай маа. За ингээд манай одоо хөгшиж 4 одоо хүүхэдтэй манай амаагийн хүүхдүүдийн дэрсэн бай. Хамгийн том нь одоо манай ээж, дараа нь амаа, тэгээд одоо манай Ганбаатар ээж, тэрний дараа одоо Сандаг дорж Лампроментрийн одоо ээж ингээд дөрөв. За дараагийнх нь болохоор зэрэг манай Долгор гэж гоё ээж. За манай гоё ээжийн хамгийн том хүү нь Дамдбадрахын аав Чаажилж өгөөж байна. За дараагийнх нь одоо дүүн манай Жамсраахын гэр бүл Дарь сүрэн гэж юмтай. Одоо энэ хүүхдүүд нь Баяраах, Саран, Төвшин, за Толомгийн одоо хүүхдүүд ажлын энергээр олуулаа ирсэн байна. За тэрний дараа хамгийн бага нь бол Сэдэн гэж Жаргал руу одоо хүнтэй суугаж гэр бүл болоод ингэж ирсэн. За энэ үний одоо хамгийн том одоо хүүхэд нь бол Аргичаа одоо Аргичаахын эхнэр Бума гэж хүн байсан. За энэ одоо Бума Аргичаахын хүүхдүүдээс одоо Доржоо тэгээ одоо дүүнэртгээ ингээд хөрөлцөн ирсэн байна. За дараагийн дүү нь болохоор зэрэг Чэмд Дорж гэж одоо эмэгтэй өгсөн. За энэ одоо хүүхэд нь мөн одоо Жаргалд байгаа. За хамгийн бага нь одоо Лавгжүү гэдэг эрэгтэй. За Лавгжүү ахын одоо хүүхдүүд Аргичаа сүрэн одоо дүүнэртгээ энэ аваа тахилгын наадамд ингэж оролцож байна. За ингээд энэ одоо авааг бол бид нар энэ жил 5 Дямагийн үр сар гэдэг одоо ийм өвгдөөцийнхээ нэрийг одоо өргөн олон түмэндээ танилцуулж ингэж одоо овоо хангаад одоо тагиж ингэж байна. За ингээд энэ хүү одоо бас наадамд хүрсэн ирсэн ах トゥ нартаа мөн одоо энэ наадмыг зохион байгуулахад хамтран оролцож зэмдэд тусалж байгаа нутгийн зон олондоо сумын засаг дарга тамгын газар за мөн соёлын төв энэ одоо бүх хүмүүстээ одоо бас баярлсан талархснаа нийт ах トゥ гийнхээ өмнөөс илэрхийлье. Ингээд та бүхэндээ сайхан наадараа гэж хүсээрөөж энэхүү одоо наадмын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлж байна. Эрхэм хүндэтэй үзэгчдээ өнөө жилийн Даржатын аваа тахилгын наадмын хүчит өвхийн барилдаанд аймаг сумын золтой болон цолгүй хүчит 32 өх барилд гар бүртгүүлснээс зүүн талын дөрөв магнат Хөвсгөл аймгийн Шэнэтэр сумын Монгол Зэвсэг төвчний 326 дугаар тусгай салбар Зөөдөн хамт чанар компанийн аймгийн бодлого мөчн зөвхөн нөхцөлөө баруун талын дөрөв магнат Хөвсгөл аймгийн Ороод сумын бодлогын нэр төвөө нарийн дээгүүр хүчит өвхийн барилдааны нэгэн даа хэллээ. За садыг жадмаар Хөвсгөл аймгийн Ороод сумын мандасан нэр төвөө нэг таасаа Хөвсгөл аймгийн Ороод сумын мандасан нэр төвөө сумын баярын наадамд 3 нутаа хэрэгт 3 нутаа зориулсан манай аймгийн шилдэг хөдөө сумын байрнуудыг өнөөдөр Даржатын аваа тахилгын наадам зориулж таасаа Зэвэндээс нэвтрүүлсэн хайрын хэрэг юм аратын хэсгийн дэвшээ нэгэн жилийн баярын наадам
Өнөөдөр өөрийн наадмад гэсэн хүчтэй 228 дахь 5 даруй хүмүүсийн хүчин төлөвлөсөн энэ хэвээр ангиттай хүмүүс гэж шилдэг байгаа юм шиг За хоёр цаас энэ жигэдэг үстэй барьцтай болсон баярлалаа хүргэж байна. Аймаг сумын хоёрын ачин. За баруун талд сууж. Төвхөд дөрөв шахад татлаа атын шагаан ачин. За хоёр өдрийн өртөө шахад татлаа давлаа. Босод аймгийн шилдэг сумын хоёрын аймгийн ачин тогтмолын атын шагаа төвд давж тэргүүн мөрөд татгаж шалгаж үлдлээ. За баруун талд шахаад үлдээсэн. Өдөр хөдөлж бушгаад ихэ гүцээ. Доош өдрийн вакцин дээрээс баруун талд шахаад татаад бушгаад ихэ гүцэж байна. Көсгөл аймгийн арууд сумын яриад сумын мандаа цаана сэрэнгийн өөр туяа дөрөв давж тэргүүн гэрийн төдөө барьцгаа шалгаж үлдлээ. Өсгөл аймгийн Шинэдэр сумын 1-р огийн сангийн дадан Даржаатын овоо тахлага наадмын хүчит өвхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын харьяат аймгийн начин алтын шагаа төрүүлж Хөвсгөл аймгийн 10 дахь сумын харьяат сумын мандаа заан үүр туяа үзүрлэж сумын заан намн дорж сумын начин улан баяр нар шөвгийн дөрөвт шалгарж үлдэж наадамчин олноон баясгалаа. Баяр наадмын үеэр хүүхэд багчуудан баярлуулж, ахмад буурлуудан хүндэтгэл үзүүлж, хүчит 32 бүх барилдаж, шагаан харваа, сорын харваан тэмцээн зохион байгуулагдаж, хурдан их нас, дааган насны мөрд шамд шалган боллоо. Цавчлахтун цагаан хэрмэмтэд саад хуулсан байна. Төрөглөхтөн тууртын сонор сэргэж түүдэс домог хураална. Үүдэн шаргад зүстэй олон хүлэг минь оо. Үүд гიშгчин давхих тэнгэрийн хүлэг минь оо. Мөнхөрсөн үүдэн шаргаж намин нарны сэтэрт хүлэг минь шилгээгтэн шинийн сарн мэлмэр шиврэ хурна бууна янцхахтэн яруу их шиг хадгэн ялгуун одод түүгнэ шашир самбандэлтэй эрийн химэр минь оо Шандас түдгийн дөрөө торгон жолоо минь оо. Түмний ухаан цоосон эрдээ хүлээг минь дээ. Төрийн сүлдэнд мөнхөрсөн үүдэн шаргаж намин нарны сэтэр хүлэг минь оо.
хандан тэнгэр газар хуурдаж даяар Монгол төвөрнэ эвсэгтэн их нутаг амирж эзэн даяа тэгшэрнэ үүдэн шаргал зүстэй улан хүлэг минь үүдэг шигшин давхих тэнгэрийн хүлэг минь Томны ухаан цолсон эрдэн хүлэг минь төрийн сүлдэнд мөнхөрсөн үүдэн шаргаач намин нарны сэтэр хүлэг минь шашар самбандэл тэрийн химэр минь шандас хүдгийн төрөө торгон жолоо минь Томны ухаан цолсон эрдэн хүлэг минь төрийн сүлдэнд мөнхөрсөн үүдэн шаргаач намин нарны сэтэрт хүлэг минь төрийн сүлдэнд мөнхөрсөн үүдэн шаргаач намин нарны сэтэрт хүлэг минь Ашари улган ко ганцга сорон габате уйсын этне додода убдериг мохордална Ашари улган ко ганцга сорон габате Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын 1-р багийн сангийн далайн Даржаатын овоо тахилга наадмын хурдан ихнэлсний мөрдийн уралдаанд Хөвсгөл аймгийн Жаргалан сумын аймгийн алдар туяач Отгонбаатарын хүрэн алзан Тодомгона торгон жолоо өргүүлж аман үзүүнд Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уяач Отгонбаярын хээр айргийн 3-т Шинэдэр сумын уяач Эрдэнэчрийн шарга айргийн 4-т Завхан аймгийн Ихүүл сумын уяач Батчаргалын цоохор айргийн 5-т Бүрэн Тогтох сумын Баточрын гээр тус тус хурдалж Тодомгона торгон жолоогоо өргүүллээ. Яар хурдан хөдгүүдийн хагэрмгийн шинжийг дурдан золлоо. Хамаагалти хана шүгүй баяр чингдээ тодомондаа басан. Түмэн ахти түрүү төдөлгүй хурдан төмөр цуцаа сонгонгүйдэг. Мянган ахти түрүү нэтэрлөгүй хурдаж ядсан жолоо сонгонгүйдэг. Дөрвөн саягийн арцуудан заавал 6 хүчүүгээ сунгаж түвээ сайхан чихээс ортолцуудан дөгрөг 2 өнөттэй эргэлдүүлэн шанаам сайхан дилээ сагсалцуудан шачир сайхан сүйдэ согсолцуудан тулаа сайхан заага хотолцуудан тураг сайхан биеэ гололцуудан ичээ дөрвөн үлээ оролцуудан чирдэ дөрвөн түрээга чирэлцүүдан таарчирсан дайны үлдэг дахиж ирсэн хангаамг төмний мөгтөд төв даяар маш гайхамшигт бат тэр хүлгүүдээ Астангийн хүчтэн нүдэнээ бархуун зүүнээ Ихнасны мөрдийн уралдаанд айргийн давд хурдалсан мөрдийн шагнал гартуулах асуудлын ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд Түрүү магнат хурдалсан Хөвсгөл аймгийн Жаргалан сумын аймгийн алдар туяач Отгонбаатарын хүрэн алзан морьнд гартуулж байгаа дурсамжийг онч та бүхэндээ танилцуулъя. Дурсамж эрхэм хүндэт Отгонбаатар танаа Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын сангийн далавагийн Даржаатын овоо тахилгын наадмын их насны морьдын уралдаанд таны уйсан хүлийг төрүүлсэн тул дурсамж хадгалуулав. Зохион байгуулагч 5 димагийн өрсөд 2023 дугаар оны 7 дугаар сарын 2 гэсэн байна. Хөвсгөл аймгийн
сангийн жаргалан сумын яриад аймгийн алдар тояж Отгонбаатарын хүрэн хавцсан мөр магнада тоосгүй хурдж алтан жолоо өргөж асрын өмнө солдууллаа. Хоёрдугаар байранд хурдсан мөрний шагналтыг Балтан ах гардуулж баяр хүргэж байна. Гуравдугаар байранд хурдсан шагналтыг Бэлэн цэргийн битгэлтэй дурандаа Сэрсэнлэн дахман гардуулж баяр хүргэж байна. Дөрөвдүгээр байранд хурдсан мөрний гуравдугаар байранд хурдсан Өсгөд аймгийн Шинэтэр сумын уяач Хүрвсрэнгийн эдэн дочрын шарга мөрний шагналтыг Шинэтэр сумын угуул Жан шарвын Төмөн үлцээ ах гардуулж баяр хүргэнэ. Тавдугаар байранд хурдсан мөрний шагналтыг Доржин ах гардуулж баяр хүргэж байна. За манай уяач шагнал гардуулсан хүмүүстэйгээ зогсоо дурсгалын зураг төлөвлөж байгаа. Дэрвэсгэн дөрвөн турайна Дэнжигнэн тэнцэн мөрний хүү Дэлхийд ганцхан тахин удам Дэвэр цэнхэр тэнгэр хүүлгээ Барааны газар сугарч дасарсан Багаасан уралсан хүүхэд мөр хоёроо Зэрвэсгэн эргэж хараад Зэрэгцээ мөрдөө суугарч гараад Хаагур давих хурдыг таньсан Хашир уяатын захгас хаттаасай Барааны газар сугарч дасарсан Багаасан уралсан хүүхэд мөр хоёроо Сортуссан чимээ чаагнаад Сэргэлэн хүүхдийн гол Цалхинаас уртж давхиж ирдэг Самсаа шархлуулсан мөрминэ Барааны газар сугарч дасарсан Багаасан уралсан хүүхэд мөр хоёроо Барааны газар сугарч дасарсан Багаасан уралсан хүүхэд мөр хоёроо Хүүхэд мөр хоёроо Өвсгөл аймгийн Шинэтэр сумын 1-р огийн сангийн далайн Даржаатын тахлага наадмын хурдан даагны уралдаанд Шинэтэр сумын уяач Мегмар сайхны хонгор халтан төрүүлж Шинэтэр сумын уяач Ганбаатарын хул аман гүзөөнд хурдалж Өвсгөл аймгийн Төмөрлөг сумын уяач Баясгалангийн саарл айргийн 3-т хурдалж Мөрөн сумын уяач Оргилийн хараалаг айргийн 4-т хурдалж Завхан аймгийн Ихүл сумын уяач Эренчингийн хээр айргийн 5-т тусас хурдалж наадамчин болноо баярлууллаа. Өвсгөл аймгийн Шинэтэр сумын Даржаатын дэглэг наадмын хурдан даагны насны мөртийн уралдаанд Түрүүдэн аригдж ирсэн мөртийн задыг асрын өмнө аялгуулн өдөө Түрүү магнат Өвсгөл аймгийн Шинэтэр сумын Мегмар сайхны хонгордсон аман гүцөнд Өвсгөл аймгийн Шинэтэр сумын Ганбаатарын хул айргийн 3 Өвсгөл аймгийн Төмөрлөг сумын Баясгалангийн саарл айргийн 4 Өвсгөл аймгийн Мөрөн сумын угуул Оргилийн хараалаг айргийн 5 Завхан аймгийн Ихүл сумын Эренчингийн хээр
Жандас тордон хөлгөөдийнхээ тавыг тааруулж энэ наадамд хоригдсан ирсэн эрхэм мөндөд уяач та бүхэндээ алтан дууртын буян өнөө мөнгөтэй байж явахын өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Бүх Азийн чэжин дээр ирж уцхийн учир хүмүүний алтан заяа энд байхын учир тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж аршаан өмсхийн учир тойрон хэтэ хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлдрөхийн учир би Монгол орон гоёдгоо үеийн үед урсагдах 5 димагийн үр ач хүүхдүүд төрж өссөн өлгийн нутаг шинэтэр сумынхаа 1-р багийн сангийн далаан даржаатын овааг дахиж нутаг орноо баярлууллаа. За юуны өмнө Улсангийн шинэтэр сумын зон олонтой энэ сайхан овоо дахиад баяр наадмын мэдчилгээ дэвшүүлье. За би өөрийн 5 димаа гэдэг энэ удмын хаван сайхан эмэгтэй байсан байна. Димаа гэдэг хүн маань ядам гэдэг хүнтэй сууж угаад 1945 болсон наснда өөд болсон юм байлээ. Ингээд 5 димаагийн 2 дахь охины үргэлжил нь одоо бий байна. Нутаг олноор алдарсан нэрээр нь болохоор гоё ээж гэдэг ядмын долгор гэдэг хүний одоо зэ юм аа. За долгор гэдэг хүн нэг хүүтэй 2 охинтой байсан юм байна. Энэний дунд охин миний ээж Шогдоржийн Дарсрын гэдэг хүн байгаа юм. Том нь болохоор Жойжжо гэдэг ганц хүүтэй. Том энэ талаар бол одоо хүүхдүүд энэ болдрахын тэр ярих байх. Миний ээж Жамсрын гэдэг хүнтэй хандин суугаад 9 сайхан хүүхд гаргасан. Ингээд 9 хүүхдийн дээрээс 2 дахь нь юм аа би. Тэгээд би одоо 4 сайхан хүүхэдтэй нэг охин 4 хүүхэд 3 хүүтэй байгаа. Тэгээд том охин маань Америкт амьдардаг. Хүүхдүүдээс том хүн маань баярагийн төрөлсөлдөд Монголын залуучуудын албаны ерөнхий нэрийн бичгийн дарга хийж явна. Дунд хүн маань Багнуурын уурхад ажилладаг. Бага хүн маань Австралид амьдарч байна. Ингээд ажлын нийлсэн
10 гаруй ачтээтэй болсон. Одоо 68 насыг догнож байгаа юм хүн байна. За ингээд товч одоо өөрийнхөө таван нямаа гэдэг энэ өөр удамтай холбоотой энэ асуудал ярих, товчхон ярихад юм байна. За ингээд нутгийн сонголны маань ажлаас өөдрөг сайхан байх болтугай. Овоо тахилга сайхан ийгээд овоо тахилгандаа шүтэн мэтрэж дээд явах болтугай гэж яриоё. Одоо нөө сайхан май таажина. Цаавын таван дэмагийн хамгийн баг. Багийнх нь цэдэн гэдэг хүнээс гарсан хамгийн том охиных нь үлсэт байна. Би өөрөө жаргал суманд амьдардаг. Тэгээд манай тэрхий жаргал насыг вард жаргал дэвчиж өдөө ингээд ясаа. Тэгээд тэрнээс гарсан үлсэт нь би хамгийн том нь одоо ингээд 3 хүүхэд гаргасан манай ах шиг. Тэрний хамгийн том нь дадсан би байна. Тэгээд одоо ингээд энэ сайхан тахилга ихнийхэн таван дэмагийн бүлдийн сайхан тахилга төрчиж одоо ингээд оролцож ингэж ягаад маш сайхан баяртай байна. Өнөөдөр одоо би дөрөв төвийн хүүхэд байгаамаа. Тэгээ манай ах шиг жаргалд наслаад хүүхэд нь манай ээж 80 гартлаа насаж одоо насаа жаргалд өнгөрөөсөн. Тэгээд одоо хамгийн том нь би манай ээж одоо уруулаа 2 охин нэг байсан. Тэнийг үлсэт сум одоо ингээд жаргалд сайхан амьдарч байна. Тэрний үлсэт би одоо гэрээ сургуулаа байгаа. Тэгээд сургуулаа сайхан амьдарч байна. Манай хүүхдийн бүрэн тогт мөрөнгө бүрэн амьдарч аймгийн авраг хоёр тотагийн аймгийн авраг болсон. Би өөрөө бас Хөвсгөл аймгийн ширээдэр авраг марчин далай жаргалын байсан. Одоо тэгээд өдөө хүртэл наслаж Хөвсгөл аймгийн ширээдэр сумын зам цацралын номон дөрж таван дэмагийн хамгийн бага дөрөвт үедээ хамгийн багаас нь гарсан. Хөвсгөл аймгийн ширээдэр сумын нэгдүгээр агийн хэрэгтэйгээс нь гарсан. Бид нар одоо ингээд цөм ирсэн байгаа. Хөвсгөлтэйгээ цөм ирсэн байгаа. Цөмөр сайхан амьдарч Адамаар сайхан амьдарч байна. Энэ сайхан явханыг олж одоо ингэ сайхан овоо таглаад үлдсэн залгдаг. Овоо таглаад маш их баяртай байна. Цаашдаа бас олон сайхан өтөнгөтэй сайхан амьдарч илэгдэг байхан үлдээтэй сайхан ирээдэг өргөн дэвшүүл байна. За 5 дэмаа гэдэг хүний 4 хүүхдийн нэг нь хамгийн том хүүхэн манай хөгшөө ээж юм аа. Тэгээ тэр үнээс салбарсан манай ээж. Тэгээ бид ээжээс аюуш гэдэг хүн миний хөгшөө ээж. Тий аюушаас гарсан 4 хүүхэд гарсан байхгүй юу аюушаас. Тэрний хамгийн том хүүхний хүүхдүүд манай ээж. Тэгээ ээжийн дараа энэ хөгшний нөхөр лавдан тэгээд чимэдгээд тэгээд жавдан гэд ингээд 4 хүүхэдтэй тэрүүний өөр удам тэгээд тогтгийн хүүхдүүд нь 5 улаан бид 5 тий хамгийн том нь авгаа хөө тэгээд сэдвэр гэж байж байгаа хоёлаа бурхан болсон тэгээд би байна тэгээ манай хоёр дүүл усмаа гамболт хоёр гэж байна манай энэ наг захын одоо ээжийн дүү ганц эрэгтэй дүүгийн авгаа энд манай энэ том бэргэн байна тий том бэргэн одоо энэ маань 8 хүүхэдтэй 2 байна 6 охинтой ийм удам хсгатай усуд байна тэгэл ажил амьдралцсан өөрөө үйл үрдэс ер нь ажил төрлөөрөө гайхуулж явдаг тийм л усуд байгаа юм да одоо энэ 5 дэмаа гэсэн ийм сайхан үрсэд энэ олон юунахаа наадмыг хийгээд наваанахаа наадмыг хийгээд ийм сайхан болсон амтэн нутгийн ах дүүнэр цуглаж одоо сумны орны бүх улсуудын лам нартаа сумынхаа удирдлагуудаа ирсэн ах дүүнэртээ энэ бүх улсуудаа баярлалаа одоо та бүхэндээ ажил төрөлд нь амжилт ажилд нь амжилт амьдралд нь ад жаргал бүхнийг эрүүл энхийг хүсэн ерөө
аюутгий ингэж байгаа баруун зөв ганц хүүгийн суучих байхгүй гэдэг. Гэр бүлийн хүн байна. гэр бүлийн хүн байна. 8 хүүтэй. За 8 хүүтэй 85 хүртэнэ хүүхэн. За баярлалаа. Өнөөдөр зуны дунд сарын энэ сайхан нар хур тэгшэрсэн энэ өдөр эцэг өвгдөөсөө уламжиж ирсэн энэ овоогоо дахиж ах дүү төрөл садан нутгийнхаа хүмүүсийг цөмийн цуглуулад их сайхан баяр хийлээ. Өнөөдөр Тэнгэр ханга маань сайхан байлаа. Бороо орж байна, нар гарч байна. Ах дүү хүүхэд маань өнөр өтгөн байгаа чигээрээ сөмөрөн одоо сайхан цуглалаа. Ингээд бид нар бол 5 дэмагийн өр сатнар нь байгаа юм. Тэгэхээр 5 дэмаа гэдэг маань бид нар эцгийнхээ талаар биш, эцгийнхээ ээжийн талаар одоо бид нар ингэж цуглаж байгаамаа. За энэ миний хажуу сууж байгаа энэ дүү маань миний төрсөн дүү Жаминшаров гэдэг хүн. Жаминшаров гэдэг хүн байгаад өнгөрсөн жил бурхан болсон тэр хүний том хүүн байгаа юм. За би түүний төрсөн ах нь байгаамаа. Чойдолживэн Жаминшаров, чойдолживэн Дамдан Базар, чойдолживэн Сэрэн Дижил гэж нэг эцэг эхийн ийм одоо 3 хүүхэд байсан. Бид 5 дэмагийн 2 дахь чуганц Ядмын Долгор гэдэг хүний одоо хүүхдээс нь гарсан ийм одоо хүүхдүүд байдаг юм аа. Тэгээд манай дүүнер маань өөрснийхөө энэ овоогоо дахих энэ ажилда өөрсдийнхөө одоо хүч хөдөлмөр ажил үйлсээрээ цугларсан мөнгө төгрөг бүх юмнуудаа одоо сөмөрөө сайхан цуглаад ингээд хамтын хүч одоо олнуудаа ингээд сайхан энэ овоогоо дахиад байж байгаа да маш их сайхан байна. За ингээд манай дүү Төмөлзөө маань одоо өөрснийхөө эцэг эх ах дүү хүүхэд тэр талаараа та бүхэн ярих байхаа. Сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг бүгдэнд нь хүргье. Тэгээд манай аавыг Жаминшаров гэдэг. Одоо энэ 5 дэмагийн дээрээсээ 2 дахь Долгор гэдэг хүний л үр садууд юм да бид нар. Тэгээд одоо өнөр өтгөн олуулаа байна. Манайх ихэд одоо 6 сайхан хүүхэдтэй аав ээж хоёр маань. Тэгээд одоо АЧЦ энерги зөндөө олчлоо одоо хэлж барахдахгүй байна да. Тэгээд энэ сайхан өдөр энэ аавынхаа нутагт ирээд сайхан байна. Агаар ус бор хуур тэгшэрсэн сайхан өдөр таарлаа. Сайхан төрөл төрөсөлтөөгөө тэгээд баярлаад наадам зингээ хийгээд ингээд танилцаад сайхан байна холоос тарж ирээд. Тий. Урт удаан насаж ирүүл их сайхан бүхнийг л өсөө өрөөе дөө бүгдэнд. Толгодн үзэгдээд зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртэй санаалтахд салхин өнөртэй сайхан нутгийн бараан тодхоо нулимстай нүдэн харагод хоцорсон нутгийн бараан ээжийн энтэй хариухан шорог нь алгандаа дэглэсэн алтан нутаг аавын шигтэй бодолын харвэд шуудан зэлилээл бодон тэхэндийн зэрэглэн яралсан
хон нүдмэс тануд торогоод хоцорсон нутгийн бороо ээжийн энтэй хариухын шорон нагандаа дэдэлсэн алтан нутаг аавын бишигтэй хүний нутгийн сайхныг мэдхээ хүрэх алсын холыг зорьсон